За өнөөдөр бүгд хамтдаа Колосай номын 2 дугаар бүлгийн 11-ээс 15 дугаар ишлэгийг уншъя. Колосай 2-ын 11-ээс 15. За та бүгдийн өмнө слайдн дээр Библийн ишлэл бас гарсан байна. Тэгээд бүгдээрээ хамт уншъя. За хамт зэрэг уншъя тхөө бүгдээрээ нийтээрээ уншъя те. За 1 2 3 Христийн хоцлолоор мах бидийн биеийг тайлж хүний гараар үйлдээгүй хоцлолыг түүн дотор та нар бас хийлгсэн. Ингэхдээ та нар баптизм дотор түүнтэй хамт оршуулгадаж улмаар түүнийг үхсдээс амьлуулсан Бурхны хүчрхэг үйлс дотор итгэлээр түүнтэй хамт амьлуулагдсан. Та нар тэрслэл ба махбодын хоцлолгүйгээс болж үхсэн байхад Бурхан та нарыг түүнтэй хамт амьд болгосон бөгөөд бидний тэрслэл бүхнийг уучлж бидний эсрэг зарилгуудаас бүрдсэн бидэнд дайсагнаж байсан өрийн дансыг арилгасан. Тэр үүнийг загалмайд хадаж замаасаа зайлуулжээ. Тэр захирагчид ба эрх баригчдыг зэвсэггүй болгоод тэднийг загалмай дээр ялж нийтэд үзүүлэн болговоо. Аамен. За би өнөөдөр эзний үгийг та бүхэнд та хоцлол хийлгэсэн үү гэдэг сэдвээр хуваалцъя. Та хоцлол хийлгэсэн үү? Тэгэхээр энэ асуултыг яг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй, тийм ээ. Би хоцлол хийлгэсэн үү? За тэгэхээр би асууж байна, та хоцлол хийлгэсэн үү гэж. За тэгэхээр та нарын заримд нь шууд ихний асуулт төрж байгаа бох. Хоцлол гэж юу вэ гэж те? Хоцлол гэж яг юу яриад байгаа вэ гэж. За тэгэхээр хоцлол гэдгийг ойлгохын тулд хуучин гэрээний еврейчүүдийн ёс заншлыг би нэг товчхон та бүхэнд богинохон тайлбарлах ёстой. За энэ хоцлол гэж зүйл болол еврейчүүдийн хувьд бүр тэдний өвөг эцэг, өвөг дээдс болох Авраамаас үүсэлтэй ийм одоо явдал байгаа. За Бурхан Авраамд чи минийх гэдгээ одоо надад харуулад, минийх гэдгээ батлаад чи өөрхийн одоо махан биен дээр нэг юм тэмдэг тавь гэж хэлсэн. За тэр тэмдэг нь юу байсан бэ гэхээр эрэгтэй хүний бэлэг эрэгтний одоо гадуур нь хочсон арьсыг огтлоод авчдаг. Огтлоод авчдаг. За энийг хоцлол гэж нэрлэж байгаа. Энэ бол Авраамаас ихтэй. За ингээд Авраам өөрийн хүүхдүүдтэй, эрэгтэй хүүхдүүдтэй үйлдэжсэн. Энийг эмэгтэй хүнд мэдээж үйлдэхгүй шүү дээ ийм зүйл. Зөвхөн эрэгтэй хүнд үйлдэгддэг. За тэгээд эмэгтэйчүүд нь бол угаасаа шаардлагагүй. За тэгээд эрэгтэй хүнд үйлддэг. Ингээд Авраамаас эхлүүлээд Израилийн өвөг дээдс одоо дараагийнхаа одоо үр удамдаа үүнийг байнга хийсээр ирсэн байгаа. Эрэгтэй хүүхэд төрлөө 7 хоногийг гүйцээлээ 8 дахь өдөр нь эрэгтэй хүүхдэд хоцлол хийлгдэг. За багтны хийлгэх хийждэг учраас ер нь бол өвчин багтай, өвдөлт багтай. За өнөөдөр бол яг шинжлэх ухаан одоо анагаах ухаан одоо өндөр хөгжсөн одоо орчин үед бол хүмүүс үүнийг хийлгдэг. Гэхдээ зүгээр эрүүл мэндийн үүднээс нь хийдэг. Тэр нь шашны үүднээс, итгэл үнэмшлийн үүднээс биш. Зүгээр эрүүл мэндийн үүднээс нь ирчүүд бол одоо өргөн дэлгэр энэ хоцлол гэдэг зүйлийг бол хийлэгдэгэ. За эрүүл мэндийн шинжлэх ухаан өндөр хөгжсөн учраас одоо бол өвчин багтай, зовир багтай одоо ингээд амархан хийждэг болсон. За дээр үед бол хутгаарл тайрч хаяа штэ. За Авраамын үе бол чулуун зэвсгийн үе учраас одоо бүр нөгөө чулуун хутгаарал ер нь бол тайрч хайдаг байсан бас амаргүй үе. За тэгээд хүүхдийг эхээс төрөөд багад нь одоо 8 хоногтод нь эрэгтэй хүүхдэд хийждэг учраас өөрөө мэдэхгүй тэр чигээр өсдөг учраас еврейчүүдийн эрэгтэй хүүхэд болгон л тийм байдаг. Тэгээ ямар нэгэн одоо өвчин зовир бахгүйгээр ингээд өсчдөг учраас нийгмээрээ тийм байсан. За тэгэхээр энэ ямар учиртай зүйлийг Бурхан Израилийн ард түмэнд ийм зүйлийг хий гэж хэлснээр Израиль үндэстнээр дамжуулан энэ дэлхийд энэ эрэгтэй хүндийн хоцлол гэдэг зүйлийг ер нь хийдэг болсон юм байна. Хоцлол гэдэг бол монгол үг. Яг энэ нэг одоо нэрлсэн монгол үг гэдэг. Хоцолж одоо авна гэж одоо утгатай тийм үг байдаг. За тэгээд энэ болохоор одоо Бурхны нүдэнд Израилийн ард түмэн болвол одоо онцгой ард түмэн. Тийм учраас одоо энэ бол одоо Бурхных гэсэн нэг тэмдэг гэж үздэг байсан. За тийм учраас одоо Бурхны хувьд бол Израилийн ард түмэн бол одоо бүгд эрэгтэйчүүдний хоцлол хийлгэсэн байдаг учраас одоо Бурхных гэдгээ баталж махан бие дээрээ иймэрхүү ч яг энэ хоцлыг бол бүгдээрээ хийлгдэг байсан байна.
За судлаач нар Библийг одоо үзээд судлаад энэ нь эрүүл мэндийн талаас ирчүүдэд бол бас маш чухал үүрэг ролтой зүйл байжээ гэдгийг бол одоо эрүүл мэндийн шинжлэх ухаанд одоо батлан нотлоод орчин үед бол одоо хүмүүс бурханд итгэдэгч бай, итгэдэггүйч бай, юудэч бай, юудэ биш ч бай, тийм ээ. Хүмүүс бол энэ хоцрол гэдэг зүйлийг ирчүүд өөрсдөө эрүүл мэндийн үүднээсээ мөн гэр бүлийн эрүүл мэндийн үүднээсээ хийлэгдэг болсон ба. За яг эрүүл мэндийн талаас нь яриад үзэх юм бол одоо бэлгийн замын халдварт өвчин бага дамждаг. Өрөвсөл одоо үүсэх магадлал бага. Тийм учраас ирчүүдийн эрүүл мэндэд дагаад эмэгтэйчүүд нь автоматар эрүүл сарвал байдаг. Умаан хүзүүний хавдар гэдэг ч юм уу эмэгтэйчүүдэд тохиолддог одоо янз янзын асуудлууд байдаг. Иймэрхүү асуудлуудаас одоо Израиль эмэгтэйчүүд бол хол байсан. Яагаад гэвэл ирчүүд нь бүгд ийм учраас ямар нэгэн байдлаар тэдний одоо бэлгийн замын халдварт өвчин. За дээр нь мэдээж Израилийн ард түмэн бол завхаардаггүй байсан учраас бэлгийн замын халдварт өвчин гэдэг ойлголт бол ерөөсөй байхгүй. Дээр нь хуучин гэрээний хуулийн дээр хэлсний дагуу одоо нөгөө ариуслын ёслол гэдэг одоо өөрсдийнхөө биеийг аливаа бозраас угааж цэвэрлэх ёслол бол хуучин гэрээн дээр зөндөө байсан учраас ер нь израилчуудад бол ямарваа нэгэн ийм арьсны бэлгийн замын өвчин бол ерөөсөй байгаагүй. За энэ эмэгтэйчүүдтэй ч сайн байдаг байсан тойрон утгаар шууд утгаараа ирчүүдтэй ч энэ нь маш одоо хэрэгцээтэй ийм зүйл байдаг байжээ. За тэгэхээр бурхан болвол бас энэ хуулийг Израилийн ард түмэнд өгөхдөө тийм ээ махан биен дээр нь минийх гэсэн тэмдгийг тавиад зогсохгүй дээр нь тэднийг одоо юу гэдгийг тэдний одоо нөхөн үржихийн тал дээр тэдний одоо аз жаргалтай сэтгэл хангалуун амьдралын тал дээр нь бурхан ийхүү өөрийнхөө ард түмэнд санаа тавьж исэн мэрэгэн ухаан байжээ гэдгийг миний хувьд бол бас Библиэс олж хардаг. Би гайхажсэн 90-ад онд Есүст итгээд Библи уншаад тэр үед бол бидний одоо анхны орчуулгын Библиэлд бол хөвч хөндөх ёслол гэж одоо орчуулсан байдаг. Сүүлд энэ нэр томыг нь өөрчлөөд хоцлол болгож өөрчилсөн. Хөвч хөндөх гэдэг нь ямар утгатай? Энэ хөвч хөндөх нь бол буруу юм байна. Эрэгтэй хүний хөвчийг хөндөө ачих юм бол тэр эрэгтэй хүн чи ерөөсөө эрэгтэй байх боломжгүй болчихж байгаа. Тийм учраас ерөөсөө хөвч гэж ерөөсөө энийг хэлж болохгүй юм байна. Хоцлол гэж хэлэх нь одоо Монгол нэр томьёонд хамгийн зөв юм байна гэж ингэж одоо үзээд судлаач нар ингэж үзээд тэгээд одоо дараагийн Библийн орчуулганда хөвч хөндөх гэдгийг бол хоцлол гэж одоо юу засаж орчуулсан байна. Тэгэхээр хоцлол гэдэг нь бол өөрөө монгол үг гинэ, эртний монгол үг. Яг энэ үйл явдлыг, яг энэ зүйлийг хэлдэг монгол үг байсан гэдгийг одоо Библийн эрдэмтэн судлаач нар судалж гаргаад Библиэлд бол одоо хоцлол гэдэг үгээр ингэж оруулж. Тэгээ би гайхдаг байсан байхгүй юу. Бурхан өөрийнхөө ард түмэнд ингээд тэмдэг тавихтаа жишээ нь чихийн сэтэлдэг ч юм уу, эсвэл хамранд нэг юм зүүдэг ч юм уу, эсвэл ингээд духан дээр нэг сэлбэр тавьдаг ч юм уу, яадаг чинь те. Одоо жишээлбэл энэ Өмнөд Америкийн Индиан омгууд чинь ингээд эсвэл Африкийн уугуул иргэд чинь ингээд янз бүрийн байдлаар юм арьсан дээр юм гөвдрүү үүсгээл, ийм сонин ийм шарах сорив үүсгээл тэрүүгээр юм хээ хуар тавиал ингээд янз янзын сонин гачин соёлтой ард түмэд байдаг штэ. Үүнтэй адилхан бурхан ард түмэндээ тийм л тэмдэг тавих гэдэг юм бол үгүй заавал яагаад хоцлол гэж. Тэг би жоохон гайхдаг байсан байхгүй юу. Ямар сонин ийм одоо жоохон гажиж юм шиг. Анх одоо Есүст итгэхэд удаагүй байхдаа энэ хоцлол гэдгийг ингээд сонсоод тэг би жоохон гайхдаг байсан байхгүй яг нөгөө хэлэхэд. Харин Яванда одоо Библийн багш нарын тайлбарыг сонсоод байх нэ. Ер нь одоо хоцлол гэдэг бол нийт ард түмнээр маш ашигтай тусч ирсэн. Яагаад тэгэхээр одоо ирчүүдийн хувьд нөгөө бэлгийн замын халдварт өвчин, янз бүрийн ням бактери үүсэх, янз бүрийн одоо тэнд нь одоо юу гэдгийг те өвчин үүсгэх таатай нөхцөл үүсгээ болдог. Тийм учраас ирчүүдэд өөрсдөд нь сайн, тэгээд эмэгтэйчүүдэд сайн, мөн мэдээж одоо тэдний хоорондын алс ирээдүйдээ одоо өсөж том болоод гэр бүл зохиогоод явхад бэлгийн амьдралд нь энэ нь эрүүлэр нөлөөлдөг. Мөн эмэгтэйчүүдийнх нь эрүүл мэндэд энэ нь эрүүлэр нөлөөлдөг. Гэх мэтчлэн маш олон одоо ашигтай сайн талтай байсныг нь тэр үеийн шинжлэх ухаан бол ингэж гаргаж ирээгүй ч гэсэн тэр үеийн шинжлэх ухаан эрүүл мэнд тийм өндөр хөгжөөгүй ч гэсэн бурхан аль эртнээс ард түмэндээ энэ гайхалтай ёслолыг өгсөн байжээ. За тэр утгаар нь би өнөөдөр та нарыг хоцлол хийлгэсэн үү гэж асууж байгаа юм шиг. За номлолын маань сэдв танаас тгий санагдчихж магадгүй. За тэгвэл еврейчүүдийн хийлэгдэг байсан тэр ёслолын дагуу бүгдээрээ өнөөдрийн энэ Колосай 2 дугаар бүлгийнхаа 11-ээс 15 дугаар ишлэгийг бүгдээрээ харъя. Христийн хоцлолоор махбодын биеийг тайлж
хүний гараар үйлдэггүй хоцлолыг түүн дотор та нар хийлгсэн. Та нар бас хийлгсэн гэж хэлсэн байна. Христийн хоцлол гэдэг юм одоо нэмээд ярьлаа. Хүний гараар хийгдэггүй хоцлол гэдэг юм бас ярьлаа. Махбодын биеийг тайлж хаяад хүний гараар хийгдэггүй шинэ хоцлол авсан тухай яриа явуулчлаа. За энэ ямар утгатай юм бэ? Израильчууд махан биендээ хоцлол хийлгсэн бол Бурхны ард түмэн гэж автоматар үздэг. Гэхдээ сэтгэл зүрхэнд нь Бурхан байдаггүй. Залбирдаггүй. Эзний үгийн дагуу амьдрдаггүй. Махан биендээ бол хоцлолцсон л да. 8 хоногтод нь хоцлоо хийж байгаа шүү дээ. Тэр чинь автоматар хийгээ хийж байгаа. Тэнгүүд ингээд харахад бол бүгдээ хоцлолтой. Гэхдээ сэтгэлд нь Бурхан байхгүй хүмүүс еврейчүүдийн дунд олон байсан. Харин бид нар Есүс Христийг аврагч эзнээ болгож хүлээж аваад ариун сүнс эзэн Есүс Христэд итгэлээр дамжуулан бидэрт ирээд бид Бурханыг мэддэг болсноороо махан биендээ хоцлолгүй бид эзний хүслийн дагуу амьдардаг боллоо, Бурхандаа талархдаг боллоо, эзнийгээ магтан дуулдаг боллоо, эзнийхээ сайн мэдээг бусдад тараан тунхагладаг боллоо. Махан биендээ хоцлол хийлгсэн мөртлөө сэтгэлд нь Бурхангүй хүний хажууд махан биендээ хоцлол хийлгээгүй боловч сэтгэлдээ Бурхантай ард түмэн болсон байна. Энийг хэлж байгаа Есүс. Энийг хэлээд байгаа. Христийн хоцлол гэдэг нь энэ махбодын биеийг тайлаад хүний гараар хийгдэггүй шинэ хоцлыг та нар хүлээж авсан гэдэг нь Есүс Христэд итгэгч болоод ариун сүнсээр шинэ хүн болж дахин төрсөн явдлын маань нэрлээд байгаа юм. Тэгэхээр бид эзэн Есүс Христэд итгээд ариун сүнсийг хүлээн авч шинэ хүн болж гэм нүгэл маань уучлагдаж ариун сүнсийг хүлээж аваад эзэн дуулууртай амьдарч эхэлснээрээ бид яг зүр сэтгэлдээ жинхэнэ хоцлол хийлгсэн хүмүүс болж байгаамаа. Тийм учраас шинэ гэрээн дээр ярьдаг хоцлол бол бидний зүр сэтгэлийн хоцлолын тухай ярьдаг. Харин хуучин гэрээний хоцлол бол махан биений хоцлолын тухай ярьдаг. Тийм болохоор Есүс Христэд итгэдэг хүмүүс бид махан биендээ еврейчүүдийг дуурайж хоцлол хийлгэх шаардлага байдаггүй. Ер нь бид махан биеэрээ өмсөж зүүж байгаагаараа, амьдралын хэв загвараараа, ахуй соёлоороо, идэж ууж байгаагаараа, баяр ёслолоороо, календараараа, юу гэдгийг хэл яриагаараа еврей байх албагүй. Бурхан үндэстэн болгоныг ялгаатай бүтээсэн байдаг. Бид өөрсдийн хэлээр, өөрсдийн ахуй соёл дотроо бид Бурханыг алдаршуулж эзнийг магтан дуулах нь Бурханы хүсэл мөн. Яагаад гэвэл шинэ гэрээний хамгийн сүүлчийн ном болох Ичлэл номноос үзэх юм бол үндэстэн бүрээс үе олон хүн ирж Тэнгэрийн усад Бурханыг магтан байхыг Иохан иш үзэгдэл дотроо харсан байгаа шүү дээ. Тэгэхээр ястан бүрээс, үндэстэн бүрээс, овог хилтэн бүрээс Бурханыг магтан дуулж яана гэж хэлсэн байна. Тийм болохоор Бурхан биднийг ингээд юм еврейжүүлэх нь Библийн зорилго биш. Бид Библийг уншсанараа еврей хүн шиг болж, еврей хүн шиг аашилж, еврей хүн шиг аяглаж, одоо энэ еврейн соёлыг хүлээж аваад ахуй соёлын хувьд монгол хүн биш болоод юм өөр хүн болох нь Библийн зорилго биш. Библийн зорилго бол Бурханыг таньж мэдэх. Түүний илгээсэн аврагч Есүс Христэд итгэх. Амьдралдаа хийсэн гэм нүглээ Есүс Христийн загалмайн цусаар уучлуулах. Есүс Христэд итгэсэн итгэл түүний үхлээс дахин амьсан амьлтаар дамжуулан мөнх амийг авч тэгээд монгол хэлээрээ магтаж, монгол хэлээрээ залбирч, монгол ахуй соёл дотор энэ сайн мэдээг тунхаглаж, хүргэж эзний нэрийг алдаршуулах нь Бурханы цэвэр хүсэл юм аа. Тийм учраас бид еврейчүүдийг дуурайдаггүй. Бид еврейн ямарваа нэгэн ёслолыг сүм дотроо үйлддэггүй. Харин бид Есүс Христэд талархдаг. Бид Есүс Христийн сайн мэдээг бусдад хүргэдэг. Есүс Христэс бид залбирдаг. Түүний үг болох Библийг уншдаг. Зүр сэтгэлээрээ бид Бурхантайгаа харилцаатай байж бусдыг хайрлаж явахыг бид эрхэмлдэг болохоос биш гадна харагдах байдал дээрээ хоцлол махан биеийнхаа одоо арьсыг огтлол хоцлол хийлгээл эсвэл одоо юу гэдэг хуцантраа ингээл өөрчлөөл өөр үндэстэн шиг болоод өөр үндэстний хэлээр яриад өөр үндэстний ахуй соёлоор яваал ингэхтэй гол нь биш. Хэрвээ ингэх юм бол энэ ус төр болж хувирна. Хэрвээ ингэх юм бол энэ бол нэг үндэстэн нөгөө үндэстнээ шашнаар дамжуулан эзэлж авж байгаа явдал болно. Ийм юм бол мэдээж байж болохгүй. Харин Есүс Христээр дамжуулан бидний амьдрал өөрчлөгдснөөрөө бид Бурханыг таньж мэдж Бурхантай харилцаатай болсон мөн бид бусдыг хайрладаг болж байгаа. Энэ бол Бурханы хүсэл юм аа. Паул, Петр болон Есүс Христийн анхны элч нар яг л энэ сайн мэдээг номлоо явж исэн. Харамсалтай нь Паулыг сайн мэдээ номлоод явсан газар араас нь еврейн хуучин гэрээний багш нар явж чад Паулын сайн мэдээ тараагаад байгуулсан чуулган дээр нь еврей багш нар явж чад та нар дутуу байна. Та нар хоцлол хийлэг. Та нар еврейчүүд шиг тэр еврейн сар баяруудыг сах. Та нар еврей хүн шиг хоололдог бай гэд еврей ёсуудыг араас нь заагаа явцсан. Ингээд
Паул эргээд харсан чинь өөрийнх нь сайн мэдээ тараасан хотуудад байгаа чуулганууд дээр нь араас нь еврей багш нар очиод тэднийг жинхэнэ сайн мэдээнээс нь гажуудуулаад еврейн ёс заншил руу тэднийг ингэж шахаж түлхээд байгааг Паул эргэж хараад тэр чуулганууд руугаа буцаагаад аюу их захиа бичиж явуулсан байдаг. Та нар тэгж болохгүй шүү. Та нар еврей хүн шиг байснараа ариун сүнсийг авсан биш, Есүс Христэд итгэснээрээ ариун сүнсийг авсан. Та нар еврейн ёс заншлыг дагснараа та нар аврагддсан биш, харин Есүс Христийг сэтгэл зүрхэндээ хүлээж авснараа аврагддсан юм аа. Та нар еврейчүүдийг дуурайх шаардлагагүй, харин та нар Есүс Христийг дуурайгаараа. Бурхан хүмүүсийг хайрладаг бол та нар хүмүүсийг хайрлаараа. Энэ утгаар нь бид Есүсийг дуурайж байгаа. Есүс хүний гмийг уучладаг байсан бол бид бусдыг уучлнаа. Энэ утгаараа би Есүсийг дуурайж байгаа. Тэрнээс еврей Есүс ийм өстэй байсан учраас бид ийм өстэй болно. Есүс ийм дээл өмсдөг байсан учраас бид ийм дээл өмснө. Энэ утгаараа бид Есүсийг дуурайгаагүй. Бид Есүс Христийн хайрыг, Есүс Христийн уучлалыг, Есүс Христийн тэсвэр төвчээрийг, Есүс Христийн бусдыг гэсэн зүр сэтгэлийг, бусдын төлөө үйлчилж ирсэн үйлчлэлийг, Есүс Христийн бурхантай хамт алхаж ирсэн алхалтыг, түүний амьдралыг бид дуурайдаг болохоос биш, бид нар еврей хэв загварыг бид нар дуурайдаггүй. Тэгэхээр хоцлол гэдэг бол ерөөсөө яг цэвэр юудын шашны маш хүчтэй ёслол. Энэ хоцлол хийлэгдсэн бол чи ер нь юудэ хүн гэж баг үздэг байсан. Тэгэхээр бид хоцлол хийлгэх албагүй. Библийн сайн мэдэн дээр, шинэ гэрээн дээр бидний хэнийг ч хоцлол хийлгэх гэж номлодоггүй, заадаггүй. Тийм учраас бид Есүс Христээр дамжуулан ирэх тэр авралт бид итгэж бид үүний дагуу бид нар явдаг юм аа. Тийм учраас Илч Паул Колосайчуудад бичсэн загталтаа юу гэж хэлээд байна вэ гэхээр та нар хүний гараар хийгдэггүй хоцлолыг зүрхэндээ хүлээж авсан. Махан биендээ хоцлол хийлгэсэн. Харахад ингээ юудэ, еврей. Гэхдээ сэтгэл зүрхэндээ бурхныг нандинадаггүй. Сэтгэл зүрхэндээ бурхнаас эмээдэггүй. Сэтгэл зүрхэндээ дуулууртай байдаггүй хүн бод мянган махан биендээ хичнээн хоцлол хийлгэлээ гэдээ ямар нэмэр байх вүлээ. Харин махан биендээ хоцлолгүй ч гэсэн зүр сэтгэлдээ бурхныг хүлээж аваад эзнээс имэж эзэнд дуулууртайгаар амьдарч байгаа хүн бол жинхэнэ хоцлол хийлгсэн, жинхэнэ бурхны арт юм юмаа гэж Илч Паул зааж байгаа байхгүй. Энэ талаар Илч Паул Галат номон дээр ч заасан байдаг, Ром номон дээр ч Паул заасан байдаг. Тэр болгоныг түүгээд уншаад байвал өнөөдөр дуусахгүй 2 цаг ярьж дуусахгүй сэдв болно л доо энэ бол. Тийм болохоор би өнөөдөр танаас асууж байгаа. Хоцлол хийлгэсэн үү гэж. Намайг ямар хоцлол хийлгэсэн үү гэж асууж байгааг та нар илүү тодорхой ойлгож байгаа баха. Би махан биений хоцлолын тухай асуугаагүй байна. Харин би сэтгэл зүрхэндээ эзнийг хүлээж авч, эзнийг та чин сэтгэлээсээ итгэж түүнийг дагах уу гэдгийг би асууж байгаа юм. За Монгол хүнийг юугаар нь таньж мэддэг юм бэ? Монгол хүнийг махан бие талаас нь яг Монгол гэж яг юугаар нь мэддэг? За яг би та нар яг ингэж хариулах байх гэж бодсон. Би өнгөрсөн 7 хоногт энэ номлолыг уншаад, энэ текстийг уншаад ингээд энэ бүтэн сая өдрийнхаа номлолыг ингээд бодож явахдаа ер нь монголчууд биднийг яг махан биений хувьд Монгол гэж таньдаг зүйл нь юу вэ гэхээр нөгөө хүүхд ахуй нас нь төрөхөд эхийн эвлэгээс төрөхөд энэ ар талын ууцын нуруугаар гарч ирдэг тэр нөгөө хөх толбоо. Бүр солонгосчууд бүр тэрийг бүр Монгол понжон буюу Монгол толбо гэж нэрлэдэг шүү дээ бүр. Солонгосчууд юм хөх толботой төрдөг. Тэгээд тэрийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр солонгосчууд өөрсдөө манай солонгосчууд дэх гэж хэлдэггүй. Энэ бол Монгол понжон гэж нэрлэдэг байхгүй. Монгол толбо гэж нэрлэдэг. Тэгэхээр монголчууд бид нар ингээд ууц нуруугаараа хүүхдүүд бол багадаа ингээд хөх толботой төрөд тэгээ өсөх тусамд ингээд бүдгэрээд алга болдог. За махан биеийн талаасаа жинхэнэ монгол хүн байна гэж яг тэр хөх толбоор бол ер нь мэдж байгаа тий. За мэдээж гадаад төрөх бол ингээд монголжоо юу гэдгийг өргөн шанаатай тий. Өргөн шанаатай, өнгөр нүдтэй тийм ээ. За яг бүр нэг үс нь тас хар юм уу гэхээр бас биш тий. Нэг юм жоохон бордоо үстэй ч гэдэг юм уу. Гих мэдчлэн. За ингээд юу гэдгийг янз янзын юунууд байгаа. За тэгээ нутгаасаа шалтгаалаад бас монголчууд ч дотроо жоохон өөр. Гэтэл нийтлэг бүгдээрээ их адилхан харагддаг тий. За ингээд монгол хүн бол энийг хэлнэ гэж. За гэтэл монгол толботой төрсөн, хөх толботой төрсөн. Монголын түүхээ мэдхгүй. Монгол хэлээр ярьдаггүй. Монгол орноо хайрладаггүй. Монгол хүнээ инэрдэггүй. Монгол ахуй соёлыг мэдхгүй хүнийг махан биеийн талаас нь л Монгол гэж хэлэх байх л та зүгээр. Тэрнээс доторх нь бол Монгол биш байгаа байхгүй. Хардвер бол Монгол байгаад байна. Софтвер бол Монгол биш байгаад байна л та. Еврейчүүдийн донд ийм хүмүүс маш олон байсан.
Одоо ч энэ Нью-Йоркт байгаа түн бомон еврейчүүдийн дунд хаард өөр нь еврей, софт өөр нь бурхных биш хүмүүс зөндөө байгаа. Харин бид гаднаасаа харах юм бол хаард өөр нь еврейчүүдтэй адилхан биш харагдж байгаа ч бидний дотор сэтгэл, бидний дотоод бурхныг таньж мэдсэн мэдлэг, эзнийг хайрлаж байгаа тэр хайр, эзэн дуулууртай амьдарч байгаа бидний жинхэнэ дотоод сүнслэг амьдрал маань өөрөө жинхэнэ бурхны ард түмэн болсон юм аа. Тийм учраас Паул энэ дөр юу гэж хэлж байна гэхээр та нар хүний гараар үйлдэггүй хоцлолыг түүн дотор бас хийлгсэн. Түүн дотор гэх том т үсгээр хэлж байгаа ч түүн дотор гэдэг чинь хэнийг хэлж байгаа? Есүсийн дотор гэсэн үг. Энд чинь юу гэсэн үг юм? Есүс Христэд итгэснээрээ зүр сэтгэлдээ ариун сүнсийг хүлээж аваад амьдрал чинь өөрчлөгдсөн. Эний чинь сэтгэл зүрхэндээ, сүнсэндээ хүний гараар хийгдэггүй хоцлол хүлээж авсан гэж хэлээд байгаа. Энийг хүн хийх ямар ч боломжгүй. Чи Есүст итэг гэд хэлэнгүүт зоо гэд итгэждэг хүн ерөөсөө байхгүй. А битгий итэг гэвэл гэд болчдөг хүн бас байхгүй. Хүний итгэл үнэмшил гэдэг чинь хүчээр болдог зүйл биш. Хүнгээ итгэхгүйгээ хүрвэл ямар ч олон гайхамшгуудыг харж исэн итгэдэг хүмүүс байдаг. Гэтэл итгэхээ хүрэх юм бол нэг уулзаал 3 минут ярилцахад л Есүс Христийг хүлээж авдаг хүмүүс байдаг. Энийг Бурхан өөрөө хийдэг байхгүй юу? Бурхан өөрөө хүний зүр сэтгэлд үүнийг хийдэг. Тэрнээс бид ингээ хүчилснээрээ хийдэг юм биш. Бид ингээ үглээл, яншаал, хүчлээл, тулгаал, одоо юу гэдэг боломжхаал, хоолойг нь боогоод эсвэл чигтснээрээ бид тэр хүнийг эзэн дээр хавцарчдсан биш. Яг нь мэдээж бид нар хүмүүст сайн мэдээ хүргэхийн тулд хүн хэлхээс нааш гэдэг шиг мэдээж бид нар хэлнэ, ярина, тийм ээ? Бид нар өөрсдөө хийх зүйлийг бол хийдэг. Гэхдээ хүчээр үүнийг хийдэггүй. Үүнийг Бурхан өөрөө ариун сүнсээр тэр хүний зүрх сэтгэл дотор хийдэг. Тэгэхээр хүний зүрх сэтгэлийн хоцлолыг хэн нэгэн гаднаас нь ингээд хийчихдээ биш. Хүний зүрх сэтгэлийн сүнслэг хоцлолыг Бурхан өөрөө л хийдэг. Тийм учраас Бурхан ажиллаа хийгээсэ гэж залбирдаг. Тийм учраас Бурхан энэ хүмүүсийн зүрх сэтгэл дотор өөрийнхөө ариун сүнсний хүчит ажлуудыг хийгээсэ л гэж бид залбирч түүнд итгэн найдаж түүний үгийг бид тооштойгоор дамжуулж эзний хайрыг, эзний үннийг бид өөрсдийнхөө амьдралаараа харуулж илтгэж амьдрах нь чухал юм аа. Тэгэхээр энэ бол түүн дотор буюу Есүс Христэд итгэсэн итгэлээр дамжуулан хийгддгийг түүн дотор гэдэг утгаар нь хэлээд байгаа юм аа. Бид одоо Есүс Христэд итгэлээ. Библи уншиж जैन, Христ итгэлээрээ залбирж जैन. Та түүн дотор амьдраад байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл та Есүс Христийн дотор явж байна л гэсэн утгатай энэ чинь. Тийм ээ? Тэрнээс бид нар ямар нэгэн юмны дотор ингээд махан биеэрээ орохдоо биш шүү дээ. Есүс Христ бол миний эзэн болсон, миний аврагч болсон. Би Есүс Христийг дагж байна. Би Есүсийн дотор байгаад байгаа байхгүй. Хоол идэхдээ залбирч байна, ажил төрлийнхөө төлөө залбирч байна. Бусдад Библийн дагуу хандж байна. Аливаа зүйлд Есүс Христийн зүрх сэтгэлээр хандахыг хичээж байна. Та Есүс Христийн дотор байгаамаа. Та эзэн таныг ивэвэл түүнд талархаж байна. Та түүнд өргөлүүдээ өргөж байна. Бусдаа хаалцж байна. Энэ бүхэндээ та Есүс Христэд итгэх итгэлээрээ өдөөгдөн та үүнийг хийж байгаамаа. Үүний чинь л Есүс Христийн дотор байгаа гэж хэлээд байгаа юм. Ийхүү бид Есүс Христийн дотор тэр хүний гараар үйлдэгдэг хоцлыг хүлээж авсан. За үүнийг тэгээд Паул 12 дугаар ишлээс ахуулаад 15 дугаар ишлэл хүртэл Илч Паул энэ 11 дугаар ишлэлээ одоо дотор нь задлж тайлбарлаж байна. Хүний гараар хийгдэг хоцлол нь яг яаж хийгдсэн тэгвэл гэдгийг тайлбарлаж байна. Ингэхдээ та нар баптизм дотор түүнтэй хамт оршуулгадаж улмаар түүний үхэгсдээс амьлуулсан Бурхны хүчрхэг үүс дотор итгэлээрээ түүнтэй хамт амьлуулагдсан юм а гэж хэлж байна. Тэгэхээр би та бүхэнд бас өнгөрсөн 100 баптизм хийж байхдаа тайлбарлаж байсан те. Ус руу орж байгаа нь тэр хүн Христтэй хамт загалмай дээр хуучин гэмт хүн нь Бурханаас шийтгэлээ аваад цовдлогдоод үхэж байгааг тооцдог бол харин уснаас гарч ирж байгаагаараа тэр хүн шин амийг аваад Есүс Христийн дотор дахин амьлж байгаа гэсэн утгыг илэрхийлдэг юм а гэж хэлсэн ба. Тэгэхээр баптизм бол ийм утгатай. Баптизмыг хийлгэж байгаагаараа миний гэм нүглийг Есүс Христ уучлсан, миний хуучин хүн үхсэн, одоо би шинэ хүн боллоо гэсэн утгыг баптизм нь үхэл ба амьлалт хоёрыг бэлэгддэг. Баптизм нь өөрөө Есүс Христийн загалмай дээр үхэл мөн 3 хоногийн дотор амьлсан амьлалттай нь баптизм биднийг холбож өгдөг. Тэгэхээр үүнийг хийлгсэн байна гэдэг чинь та бол зүрх сэтгэл дотор чинь нөгөө хүний гараар хийгдэггүй хоцлол хийгдсэн гэсэн утгатай авах нэ гэж Паул тайлбарлаж байна. Цааш нь уншъя. Та нар тэрслэл ба махбодын хоцлолгүйгээсээ болж үхсэн байхад Бурхан та нарыг түүнтэй хамт амьд болгосон бөгөөд бидний тэрслэл
бүхнийг уучилж бидний эсрэг зарилгуудаас бүрдсэн бидэнд дайсагнаж байсан өрийн дансыг арилгасан гэж хэлсэн байна. Энэ юу гэсэн үг вэ? Бид гим нүгэл үйлчлснээр бурхантай тэрсэлдэг. Яг бурханыг мэдэхгүй л байгаа л да. Хүн ингээ бурханыг мэдхгүйгээр л нүгэл үлддэг штэ. Нүгэл үлдэхтэй тийм биз дээ. Хүн болгон хийдэм юм чинь ингээл зүгээр л эн чинь одоо хүний л одоо амьдрал штэ гэж хүн ингээл гим нүглийг ингээ үхийгээ явж байгаа. Энэ тэрслэл гинэ. Энэ өөрөө тэрслэл гэж байгаа байхгүй. Яг бурханыг мэдэхгүй гим үйлдэл явж байна гэдэг чинь тэрслэл. Нөгөө талаар та еврейчүүдтэй адилхан махан биендээ хослол хийлгээгүй, бурханыг мэдэхгүй, тийм учраас бурханаас тэрсэлсэн байсан. Одоо харин Есүс Христэд итгэснээрээ тэр хүний гараар хийгдээгүй сүнслэг хоцлолыг та зүрхэндээ хүлээж авлаа. Гимийг гимшлээ, эзэнд итгэлээ. Одоо яаж та бурхантай эвлэрлээ. Тэгээ гим хийж тэрсэлж явсан тэр тэрсэл чинь таны ингээ өрийн данс болсон. Санхүүгийн хэлээр хэлж юм л да. Энд бол тэрээс ямар нэгэн банкнд мөнгөний тухай, ямар нэгэн кредит өрний тухай энэ дэр ерөөсөө яриаггүй л дээ. Бид бурхны өмнө нүгэл үйлчлснээрээ өртөнгүүд болсон. Хожим энэ өрөө төлөө тамд олох хэрэгтэй байсан. Шийтгэл авах хэрэгтэй байсан. Гэтэл энэ өрийг маань Есүс загалмаа дээр миний төлөө цовдлогдохдоо өрийг маань төлж цайруулж өгсөн гэсэн утгатай. Өрийг маань өмнөөс нь төлж өгсөн гэсэн утгатай. Тийм учраас өрийн дансыг хүчингү болгож бидний тэрсэл бүхнийг уучлж тэгээд биднийг тэр өрийн дансыг маань загалмаа дээр хадаад бидний замаас зайлуулсан юм а гэж хэлж байгаа байхгүй. За төгсгөлийн 15 дахь ишлэл. Тэр үүнийг загалмайд хадаж замаасаа зайлуулжээ. Тэрээр захирагчид ба эрх баригчдыг зэвсэггүй болгоод тэднийг загалмай дээр ялж нийтэд үзүүлэн болгов. Тэгэхээр Есүс загалмай дээр цовдлогдсон нас орснараа бидний гмийн өрийг маань төлсөн. Тэгээд тэр өрийн дансыг хүчингү болгосон гэдгээ загалмай дээр хадаж нийтэд зарлсан. Тэгээд эрх баригчид ба захирагчдыг зэвсэггүй болгосон. Зэвсэг гэдэг нь нөгөө нэг бидний эсрэг нөгөө өрийн данс байсан байгаа байхгүй юу? Нөгөө хар дэвтрээ барьчаад өрчин энэ вэ шүү. Тэрийг бидний эсрэг ашигладаг хин. Энэ ямар эрх баригчдаг яриад байна? Сатаныг ярьж байгаа. Энэ дэлхийн хүндрэлтний амьдралыг дээрээс нь захирж байгаа муу сүнсний эрх баригч. Сатаны засаг захиргааг нэрлэж байгаа. Түүнд хууль ёсны хүмүүсийг захирах эрх мэдэл нь байдаг. Ямар эрх мэдэл нь? Өрийн данс байгаа. Нүгэл үлддэг. Тэгээ биднийг нүглэр минь барьдаг. Буруутгадаг. Чи нүгэлтэй, чи тамд онно. Чи буруутаа гэж сатан биднийг буруутгачдаг. Тэр нь түүний гол зэвсэг байхгүй. Бидний эсрэг ашигладаг сатаны гол зэвсэг гэж энийг хэлээд байгаа. Тэрнээс нь боос хилэм гаргаж ирээл тийм ээ. Шийдэн сэлмэр тэмцэх тухай ерөөсөө яриаггүй. Гэтэл Есүс загалмай дээр цовдлогдохдоо нөгөө өрийн дансыг чи хүчингү болгоо ийцсэн. Нөгөө өрийн дансыг чи бахгүй болгоо ийцсэн. Ингэн гот нөгөө сатан одоо биднийг буруутгах, биднийг одоо өөрийнхөө эрх мэдэл дор барих зэвсэггүй болчих жоохгүй нөгөө сатан чинь. Мос сүнс чинь зэвсэггүй. Биднийг буруутгах чадахгүй болчих жоох байхгүй. Зэвсэггүй болгоо ичиж байгаа. Үүнийг Есүс юун дээр хийсэн бэ? Загалмай дээр хийсэн юм аа. Ингэж Есүс Христ загалмай дээрээс нийтэд үзүүлэн болгов. Боёо энэ муу сүнс бол өнөөдөр та нарын амьдралыг захирах эрх мэдэлгүй шүү гэдгийг Есүс загалмай дээр үзүүлэн болгож өөрөө загалмай дээр цовдлогдохдоо үнэн хэрэгтэй муу сүнсийг Есүс Христ ялсан байна. Тэгэхээр тэр үхлээрээ ялсан амьснараа тэр бурхны хүү гэдгийг харуулсан байгаа. Ингэж Есүс биднийг аварсан юмаа гэдгийг хэлж байгаа. Үүнд итгэж байгаагаараа та хүний гараар хийгдээгүй хоцлолыг зүрх сэтгэлдээ хийлгэсэн юмаа гэж тайлбарлаад байгаа. За би одоо номлолынхаа ихэнд асуусан асуултаа асууя. Та хоцлол хийлгэсэн үү? Яг та махан биендээ хоцлол хийлгэж болно. Эмнэлэг дээр очиад хийлгэж чинь. Тэгээ энд бол юудын шашин машин ямар ч хамаа байхгүй. Эрүүл мэндийн өнцгөөсөө хийлгэж болно. Барууныхан бол зөндөө хийлгдэг. Би бүр нэг найзтайгаа ярьжсэн. Манай барууныхан бол ерөөсөө бүгд хийлгдэг. Хүүхдүүдтэй төрөөл ерөөсөө төрөхөд байхад нь хийчдэг гэсэн гэж байгаа байхгүй ерөөсөө. За эрэгтэй хүүхд гараал ирэнгүүт нь эмнэлгээс гарахаас өмнө хийлгэх үү гэдээ асуудаг. Хийлгэж чигэнгүүт шууд эмнэлэгт нь хийгээд гаргацдаг гэсэн гэж байгаа. Эрэгтэй хүүхдүүдийг. Тэгээ ийм маягаар одоо 60-аад оныхан, 70-аад оныхан, 80-аад оныхан бол одоо энэ баруунд бол одоо байнга одоо ирчүүд нь хослол хийлгдэг байсан гинэ. Харин орчин үед бол одоо барууныхан хүүхдүүдтэй хослол баг хийхээ болж байгаа гинэ сүүлийн үед. Яагаад гэсэн чинь одоо бол хүмүүсийн нөгөө ойлголт сайжирсан учраас хүмүүс өөрсдөө ирчүүд өөрсдийнхөө одоо ариун цэврийг хадгалаад зөв явж чадах юм бол заавал хоцлолтой хоцлолгүй эрэгтэй хүн тэгжээж ингээд өөрийнхөө эрүүл мэндийг бол
одоо хамгаалаад байх шаардлагагүй болсон. Тийм учраас орчин үед бол одоо хүн өөртөө цэвэр ариун байгаад өөрийгөө одоо зөв авч явах юм бол хоцлолтой хоцлолгүй эрэгтэй хүн бол одоо цэвэр цэмцгэр байж болно. Тийм учраас орчин үед бол бас зарим хүмүүс хүүхдүүдтэй хоцлол тэр болгон хийлгээд байхаа бас болсон гэж ярьж байгаа. Тэгж ярьж байсан. За тэгэхээр энэ бол зөвхөн махан биеийн талаасаа эрүүл мэндтэй холбоотой хоцлол өнөөдөр бол дэлхийд дээр бол зөндөө байна. Харин еврейчүүдийн хувьд бол би бол бурхных шүү гэдгийг харуулахын тулд махан биеийн дээрээ тэмдэг тавиад байна. Харин бидний хувьд бол зүрх сэтгэлд маань Иесус байгаа учраас бид амьдралаараа үр жимсээрээ эзнийг дагж байгаа жинхэнэ сүнслэг хоцлолыг зүрх сэтгэлдээ хүлээж авсан хүмүүс болоо. Та хоцлол хийлгсэн үү? Хамтдаа залбирцгаая энэ үгийн дагуу. Гайхамшигтай Тэнгэрлэг эцэг минь, та биднийг махан биеэр минь шүүсэнгүй. Та бидэнд махан биеийн ямарваа нэгэн ёс заншлыг та бидэнд тулгасангүй. Та биднийг аврал авахын тулд еврейчүүдийн ёс заншлаар амьдр гэж бидэнд тулгасангүй. Харин аврал авч нүглээ уучлуулж таны ивэлийг хүртэхийн тулд Есүс Христийг бидний төлөө илгээсэнд баярлалаа. Есүс Христэд дээр дамжуулан та бидэнд ариун сүнсийг хүлээж аваад сэтгэл зүрхэнд минь нэгэнт та оршиж байгаа учраас энэ нь бидэнд мөнхийн хизээж арилшгүй хоцлол болсон билээ. Баярлалаа бурхан Аава. Есүсээ та биднийг ариун сүнсээр өөрчлөөч. Есүсээ таныг улам илүү таньж мэдэж таны бидний амьдралд хийдэг агуу үйлсийг тань бид улам илүү харж мэдэрч таныгаа дагахад минь та бидэнд туслаарай. Тандаа талархан аврал шийсэн Есүс Христийн нэрээр залбирэн гуй ярьлаа. Аамен.